Бид Баярмал дүүргийн баялаг мэдээж. Сайн бацгааны үзэгчдээ Мас агентлагаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төслийн маань нэвтрүүлэг нийслэл хотоос үзэгч та бүхэндээ амжилттай үргэлжлэн хүрсээр байна. Өнөөдөр бид төслийнхаа нэвтрүүлгээрээ 3 марал группыг онцолж байгаа. За тэгэхээр 3 марал групп маань одоо хуурай холцын үйлдвэр, за мөн одоо хөөсөн цэрийн үйлдвэрээс бүтдэг. Яг одоо манай төслийн багийнхан хөөсөн цэрийн үйлдвэрээр хүрэлцээрсэн байна. Ингээ хамтдаа 3 марал группийн хөөсөн цэрийн үйлдвэртэй танилцъя. 3 марал групп 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилгын цахилгаан холбоо тохиолол угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2012 оны 171-р тогтоолоор баталсан барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 1-р сараас эхлэн барилгын материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа өргөжүүлэн зах зээлд бүтээгдэхүүний амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол улс ер нь 12 оноос 2011 оноос эхлээд барилгын салбарын хөгжлийн огцон үе гэсэн л дээ. Тэр үед бид бас барилгын материалыг 13 оноос эхэлж үйлдвэрлэж гисэн. Тэгээ өмнө нь бол одоо барилгын бас засвар үүсгэний гүйцэтгэлээр бол ажилладаг байсан манай компани. Мэдээж үгдгийн салбар хөгжиж байгаа учраас бас үйлдвэрлэл нэг хэвээр. Хоёрдугаар би өөрөө бол үйлдвэрлэлийн салбар дээр бас 17 жил хөнгөн үйлдвэрлэлийн салбар дээр тасралтгүй ажилласан байж байгаа. Тэгээ тэр одоо тусгай үндэстэд бол одоо энэ үйлдвэрийг байгуулсан л да. 100% бол одоо манайх барилгын материалаа баргалж 100% импортлдог байлаа шүү дээ. Одоо цементээ хийдэг болчлоо. Бетон арматураа хийдэг болчлоо тий. Тэгэхээр бидний хувьд бол энэ гадаадаас орж иж байгаа бүтээгдэхүүнийг бол яаж бас багасгах уу тий? Яаж зогсоох уу? Дотоодын үндэсний одоо үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн яаж хөгжүүлэх хөтөлбөр дээр ажиллах л да. Яагаад гэвэл мэдээж бид нэр баялаг бүтээж нэгээд гаднаас судалж авах биш. Аль болохоор өөртөө дотооддоо үйлдвэрлэж ээж энэ бол одоо жинхэнэ утгаараа баялаг бүтээгч болж хөрнө гэж үзэж байгаа. За манай үйлдвэрлэж байгаа хөөсөн цэрийн давуу тал нэгээ гэх юм бол гал дэмждэг. Гал дэмждэгүүд нь одоо шатахгүй гэсэн. Тэ? Одоо энэ ингээд шатахгүй одоо ингээд унтраад хайлаа явчихж байгаа. Бусад хөөсөн цэр нэгээ гэх юм бол одоо ингээд галсаад шатна гэсэн үг ээ. Тийм болохоор манай хөөсөн цэр гал дэмжихгүй шууд ингэж хайлж ер нь галсахгүй гэсэн үг. 3 марал группийн үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт үйлдвэрх хүчин чадлын хэмжээ 70-80 тонн, сард үйлдвэрлэх хүчин чадлын хэмжээ 2100-аас 2500 тонн, хуурай холцын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. 3 марал групп дулаалгын хөөсөн цэрийн цав, гадны хар замаасаг, дотор хар замаасаг, шалны тэгшилгээ, пелтаны цав, элсэн замаасаг зэргийг эх орондоо чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байгаамаа. Ажил олгогчийн одоо үүрэг хариуцлага нэг нь ажлын байрыг нэмэгдүүлэх, мөн доктортой ажлын байрыг хадгалах гэдэг одоо хоёр зүйлийг бол баримталж явах хэрэгтэй. Бид одоогийн байдлаар бол ажлын байрыг бол тийм сайн нэмж чадахгүй байгаа. Одоогийн гол зорилго нь юу гэхээр ажлын байраа доктортой хадгалахыг бол маш эрмэлзэж байна. Мэдээж одоо хямраллын үед гэх юм уу энэ эдийн засгийн хөнгөлөлтийн үед бас хүмүүсийг хоолгүй болох нь бол тийм сайн зүйл биш. Яагаад гэвэл энэ боловсон хүчин бэлтгэж бид нар бас сүүлийн 3-4 жил бол тасралтгүй ажилласан байна. Одоо боловсон хүчнээ бэлдсэн тэгтэл нөгөө эдийн засаг жоохон хомигдсон. Энэ үед бид нар буцаага боловсон хүчний алдна гэдэг бол ирээдүйн одоо нөгөө зах зээлийн өсөлт хөгжлийн үед бол энэ сөргөөр хортоогоор нөлөөлдөг л дөө. Тэгэхээр ямар ч тавьсан ажлын байраа хатгалж авчихдгийг бол туйлын ирмэлзэж байгаа. Нэг одоогийн байдлаар 40 гаруй ажилтан бол ажиллаж байна л да. Мэдээж хэрэг бид бас дотооддоо үйлдвэрлэж байгаа компаниудаас сайн чанартай бас бидний цензур шалгуурыг давах компаниудтай бас харилцан хамтран ажилладаг байгаа. Үүний нэг маань 3 марал гэдэг группийн бараа бүтээгдэхүүн бас манай салбар дэлгүүрүүдээр борлуулагддаг байгаа. Манай салбар дэлгүүрхээр номингийн бүх сүлжээ бас биш л дээ. Яг манай өөрийн үндсэн номын стандарт 1-2 гэсэн дэлгүүр байгаа. Одоо соёлж төвөнд иргэдэх мөн 5 шарын номын стандарт дэлгүүрээр борлуулагдаж байгаа. Ямар ч сан одоогоор бол бидний борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн дээр ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Бас 3 марал группийн бас бараа бүтээгдэхүүн дээр ч гэсэн гомдол санал ирэхгүй байна. 3
Гурам арал группийн бүтээгдэхүүнээс товч танилцуулбал элсэн замаск нь сайн чанарын угаасан элсийг синтетик барьцалдуулагч давирхаалаг цавуугаар баяжуулсан хуурай холимог бүтээгдэхүүн юм а. Элсэн замаскыг хан тэгшлэх болон төрөл бүрийн хэлбэр гаргахад зориулагдсан ашигладаг байна. Наалдах чанар нь сайн ба төрхөх явцад урсахгүй биецсэн зурмаг юм а. Хэрэглэх гадаргуу цемент, шохон, гипс мөн гипсэн картонон хөөсөн зэрэг хавтан байж болд юм байна. 1 см хүртэлх хэмжээтэйгээр төрсөн тохиолдолд хохорч хагарч ан цав үүсэхгүй. Харин хөөсөн цэрийн цавууг гадна буюу зойрын давхарт хөөсөн цэрийн хан таацанд наахад зориулан хэрэглэдэг байна. Хэрэглэгдэх гадаргуу нь бетон, керамик, блок, тоосхон хан нь тохиромжтой. Синтетик давирхаа барьцалдуулагч холбох эдтэй учраас наалдах болон барьцалдах чанар нь сайн, ажил гүйцэтгэх тохиромжтой агаарын хэм нь хас гаруунтаас нэмэх 25 градус, 25 кг хуурай холимыг 6 литр усаар зуурч 8-10 м3 талбайд хэрэглэдэг байна. Зуурснаас хойш 2 цагийн дотор хэрэглэж дуусгана. Гадна хар замаасыг, дотор хар замаасыг, бэлтааны цавуу, хөөсний цавуу, шал тэгшлэгч гэдэг бэлтааны цавуу гэхэд ч 2 төрлөөр, хар замаас гэхэд 2 төрлөө янзаар гарч байна. Гурам арал группийн үйлдвэр нь 2013 оны 1-р сард ашиглалтанд орсон бөгөөд одоогоор 30 гаруй ажилтнтай хоног 50 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай юм а. Мөн нэмэлт мэдээлэл дуулахад Цөмийн энергийн газарт бүтээгдэхүүнээ шинжилүүлж онц сайн үнэлгээг авчээ. Засгийн газраас гаргасан барилгын үнийг бууруулах төслийг дэмжин барилгын өртгийг бууруулах зорилготой хянд үнээр чанартай бүтээгдэхүүнийг харилцагч нартаа нийлүүлж байгаа юм а. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа цөөн хэдэн үйлдвэрийн нэг гэдгийг тодтох нь зүйтэй юм а. Манайх бас дулаалгын фестивал хөөсөн цэр үйлдвэрлэдэг байж байгаа. Тэгэхээр дулаалгын хөөсөн цэр маань бидэнд бол одоо түүхийн хятад ард улсаас татж авч байгаа. Тэгэхээр хятадаас бол бидэнд өндөр шаардлага тавьж галт эсвэртэй те одоо хөөсөн ч өөрөө нэлээд шатдаг төрлийн бүтээгдэхүүн л дээ. Тэгэхээр галт эсвэртэй тийм түүхийн шаардлагыг бол тавьж татж авч бүтээгдэхүүнийг хийж байгаа. Мэдээж орчин үед одоо нөгөө хямралаас үүдэлтэйгээр солилцооны хэлбэрээр бүтээгдэхүүнүүд бас худалдаалж байна л да. Гэсээ нийлүүлж байна юм. Одоо бэлэн мөнгөний хомсдол байгаа учраас чамд юу байна? Тэгээд чамд борлон маань надад төлөв байна гэдэг үндсээр явж байна л да. Тэгэхээр бид нар аль болохоор бас хэрэглэгч нартаа боломжийг нь тавьж те аль болохоор хамтын ажиллагааг бол ямар боломжтой арга замаар одоо шийдэж болох уу гэдгийг бол байнга илэрхийлж яадаг. Гурам арал группийн хамт олон Монгол улсад барилгын чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласаар байгаа юм. Тодорхойлбол Хамбогд Резиденс цогцлбор хороолол, Гангар холдинг, Эрен хороолол, Тектоник компани, Актив зууч компани, Орцог уул компани, Монтоп компани, Американ стандарт компани, Тэнгэр аппарат компани, Хөхийг хайрхан компани зэрэг байгууллагатай нэгт холбоотой хамтран ажилласаар байна. Тэр Монгол улс өөрөө бол стандартын язгуур их үндэслэл бол биш. Бид нар ямар нэг газраас одоо стандартыг технологиг оруулж ирж байгаа стандартыг одоо олон стандартыг цуглуулж түүнийг боловсруулж үзүүлэх стандартуудаа бий болгож байгаа барилгын салбар дээр ямар ч сайн. Тэгэхээр одоо мэдээж юу гэдгийг стандартаа шинжлэхийн тулд бид нар сайн технологиг олох хэрэгтэй. Одоо нэг удаа бол 13 онд мэдээж одоо тухайн стандарт баталсан одоо магадгүй санаачилсан хүмүүс бол аль тухай сайныг илэрхийлсэн байх. Тэгээ одоо бол тэр бас огцорж байна. Бидний стандартаа бол нэлээд сайн шинжилж бий болгож иж цаашаа нөгөө евро стандартын евро технологийн тухайтай одоо үнэхээр одоо дэлхийд олон улсад тэнцвүүц хэмжээний чанарын тухай бид ярихгүй болохгүй л дээ. Монгол улс нийт бараа бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг импортоор авсаар байгаа юм. Тэр дундаа барилга барихад хэрэглэгддэг гол нэрийн бараа материалын хувьд бараа материалаас хамаар тухайн барааг үйлдвэрлэх үйлдвэр байдаг учраас зөвхөн импортоор оруулж ирсээр байгаа юм а. Тодорхойлбол цемент, арматур, төмөр, хуванцар, хаалга цонх, сэндвичин болон гипсэн хавтан, чулуун хавтан зэргийг ихэвчлэн импортлон оруулж ирсээр байна. Тийм учраас барилга материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогын төвшин дэмжснээр барилга материалаа дотоодоос хангах бүрэн боломж байсаар байна. 2017 онд бид нар ямар ч технологио сайжруулж одоо Герман улсын Вакер компанитай бол хамтын ажиллагааны гэрээг эцсийн байдлаар үзэглэнэ. Тэгээд үзэглэнэ гэдэг маань юу гэхээр эн чинь зөвхөн үзэгдээд асуудал шийдэгдэхгүй те. Нөгөө технологи одоо Вакерын талаас бол бидэнд бол бас мэдэгдэж байгаа. Одоо 6 дугаар сард бол өөрийн техникийн ажлаа бол Монгол улсад байршуулна гэж яаж байгаа. Тэгээд тэр техникийн ажил маань яг үхээр одоо үйлдвэрийн процедур нөгөө лаборатори те одоо энэ зүйлийг бол илүү хянж голдролд нь оруулна гэж тэгж бас Оросын талаас бол үзэж байгаа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдгийг бид нэр 100 жилийн түүхтэй компани технологиг авч хэрэглэнэ. Энийг хэрэглэхийн тулд бол одоо Германы талаас ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр
танай стандартчин болохгүй наа. Бид бол очиж бас одоо төрийн болон хувийн хвшлийнхэнд бол сургалт явуулъя тий. Тэгээ энэ талаар бол цаашаа хамтын ажиллагаа үзүүлж хэдүүл стандартаа шинжилъя, өөрчлөе. Тэгжээж нөгөө нэг жинхэнэ евро стандарт чи орохгүй бол одоо нөгөө ямар стандарт мэддэхгүй байна гэсэн юм яваад байна л да. Тэгэхээр 17 онд одоо гол том зорилго нь юу гэхээр мэдээж технологио сайжруулах. Мөн одоо энэ холбогдох төрийн байгууллагатай хамтарч технологи одоо стандартаа бол шинжилж бий болгож эхлэх тийм энэ стандарт ч бас тийм аврал шинжлэхгүй л дээ. Мөн одоо лабораторио бол нэлээд бас өргөжүүлэх сонирхолтой байгаа. Эрх бүрийн орлого бүтээлгүүнийг бид энэ орондоо